өдрийн хүсгийн хөр фитнесийн уука байна. Өнөөдөр би тантай хамт 10 минутын дасгалыг хийх болно. Энэ дасгалд бид гар хөгжүүлэх, өвцөг, гуй хөгжүүлэх, мөн хөвлийн доорн тэгээ бас өөг шатах дасгалуудтай хамтдан хийсэн байгаа. Тэгэхээр 2 багс дасгал хийх болно. Эхний багс дасгал нь 2 дасгал орсон байгаа. Эхний дасгал нь юу вэ гэвэл гар дээр сүньяагаад нэг гараа өргөн дахиад сүньяагаа нөгөө гараа өргөх байгаа. Хэцүү байвал өвдгөө газар тавьж байгаа ингэж хийгээрэй. За өвдчихвэл зөөлхөн гудсан дээр өвдгөө байрлуулж байгаад хийж болно. Хоёр дахь дасгал юу вэ гэвэл яг энэ байдалтай сууж агаад өвцөг гуйнд орох дасгал байгаа. Бид 20 секунд хийн. Хөлөө өргөлөө, суулаад хөлөө өргөлөө. Нөгөө хөлөөрөө босно. Хоёр хөлөө ээлжиж босгох байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр 20 секунд хийх болно. За тэгэхээр нийт 3 оролт хийх болно. Дасгалаа хамтдаа одоо шууд эхлүүлээ. 20 секунд дээрээ тавилаа. За эхэлсэн шүү. Гар дээр сүньяалаа, нэг гараа өргөн, ахаа сүньяалаа, нөгөө гараа өргөн. Энэ бас хөвсөнд бас айхтар орох дасгал байгаа. Гараа өргөлөө, өвдгөө тавьж болно ингээд. Өвдгөн дээрээ хийж болно. За 20 секунд болчлоо, маш амархан. Дараагийн дасгал өвцөг хөл гуйнд орох дасгал байгаа. Тэгэхээр бид нэр яг энэ байралтаагаас эхэлнэ. Дасгалаа эхлүүлээ. Бэлэн үү? За эхэлсэн шүү. Тэгэхээр би дэндүү хурдан байвал намайг хоосолж агаад хийгээрэй. За хоёр хөлөө ээлжиж хийгээрэй. Баруун хөлөөрөө зүүн хөлөөрөө бослоо. Баруун хөлөөрөө бослоо. За 20 секунд болцсон. 20 секунд дахиж амраад тэгээ бид нэр 2 дахь оролт руугаа оръё. Аль болохоор бага амралтаа хийх юм бол бидний булчин сайн нөлөөлөх байгаа. Тийм болохоор дунд нь амрах амралтаа 20-оос илүү секунд амрахгүй байхыг хичээгээрэй. Үгүй юм бол бид нар дэндүү булчинд орох нь багасна гэсэн үг шүү. За бэлэн болчлаа. Хоёр дахь оролт шүү. Push up гараа өргөлөө. Push up гараа өргөлөө. Гараа ялгах тэгшгөө өргөх юм байна. Хичээгээрэй. Яасан мартсан савч. Багаас авахын тулд хөлөө байрлалыг бас өргөн хэмжээтэй байлгаж болно. За эхний 20 секунд дууслаа. Дараагийн дасгал руу шууд орлоо. Баруун хөлн дээрээ бослоо. Зүүн хөлн дээрээ бослоо. Баруун хөлн дээрээ бослоо. Зүүн хөлн дээрээ бослоо. За дахиад 20 секунд амраад 3 дахь оролт руугаа одоо орно. Тэгэхээр бас нэг тийм амархан дасгалууд биш байгаа. Гэхдээ хөнгөн амархан аргуудыг зааж өгсөн болохоор тийм ээ, хэрвээ энэ өвдгөн дээрээ босох нь маш хэцүү байвал нэг зөвхөн 2 арга шагнаа хайчин суулт хийгээрэй. Эсвэл доороо зүгээр үндсэн хайчин суулт, зүгээр хайчин биш үндсэн суулт хийж болно шүү. За юу. За 3 дахь оролт руугаа орлоо. Эхэлсэн шүү. Сүньяалаа гар дэш өргөлөө. Сүньяалаа нөгөө гараа. Сүньяалаа дэшээ. Нөгөө гараа. Нөгөө гараа. Одоо дуусна 5 секунд. Ахиж гар дээр сүньяахгүй. За дараагийн дасгал руугаа шууд орлоо. Баруун хөл дээрээ бослоо. Зүүн хөл дээрээ бослоо. Баруун хөл дээрээ бослоо. Зүүн хөл дээрээ бослоо. Баруун зүүн. Баруун зүүн. За ингээ 3 дахь оролтоо дуусгалаа. Эхний багц дасгалаа амжилттай дуусгасан танд баяр хүргэе. Одоо 2 дахь багц дасгал таны хүлээж байгаа. 2 дахь багц дасгал дээр бид нэр зүгээр доошоо үндсэн суулт 20 секунд хийх байгаа. Мөн гар дээр сигнал
түрүүн дууссан гэсэн би худлаалсан байна. Гар дээрээ суняагаад планк өсөлттэй планк хийх байгаа. За тэгэхээр 20 секунд болчлоо. Дараагийнхаа дасгал руу шууд орё 20 секунд. За тэгэхээр үндсэн суулт эхэллээ. 1 20 секунд хэн 2 3 20 секундэд хэдэн скват хийх нь харъя. 5 6 7 8 9 10 2 секунд 11 12 хийж 20 секундэд. За 2 дахь дасгал маань push up хийгээд ингэж push up хийгээд гар дээрээ суняагаад хоёр тишгэнэ хүлээ өсөрнө. Дахиад push up хийлээ. 1 2 удаа өсрөе шээ. За яа. Тэгээд гар дээр суняалт хийх нь хэцүү байвал хөлөө газар тавихаа мартаа. За 20 секунд хийчээ. Тэгээд энэ бүгдийг бид нар бүр оролцоотой хийх болно. Гар дээр суняалаа. 1 2 гар дээр дахиад суняалаа. 1 2 гар дээр дахиад суняалаа. Таснала. Таснала. За 20 секунд болсон. Бас нэлээд чанга байгаас хүс асгаж байгаас тэр хүсээ арчаа жижигхэн уус угаараа 20 секунд амръя. Би дасгалуудыг YouTube суваг дээр оруулсан байгаа. Тэгэхээр youtube.com руу ороод ука төмөр гэж хайгаад тэнд миний дасгалтаа 5-аас 10 минутын дасгалууд гэдэг плейлист оруулсан байгаа. Тэр плейлистээс та өөрийнхөө хүссэн дасгалуудыг сонгож байгаад хийгээрэй заяа. За 20 секунд болчлоо. Үндсэн скват 1 2 тэгэхээр одоо 20 секунд түрүүн тоолцсон учраас секундаа харахгүйгээр зүгээр дотроо 12 удаа хийхээр 20 секунд болдог гэдгийг бид нар мэдсэн учраас цаг харах бас шаардлагагүй гэсэн үг л дээ. Дасгал хийснээс арай сайхан болдог шүү. За 20 секунд өнгөрсөн байна. Дараагийнхаа дасгал руу шууд оръё. Суняалаа. 1 2 суняалаа. 1 2 суняалаа. 1 2 суняалаа. 2 суняалаа. 1 2 суняалаа. 1 2 За одоо сүүлчийн нэг оролт хийгээл болоо. Тэгэхээр түрүү хэлсэн YouTube руу ороод миний 5-аас 10 минутын дасгалуудыг хийх болно. Тэгээд тэр шоу плейлист руу ороход угаасаа өгцөг буйны дасгал, хэвлийн дасгал, бүтэн биений дасгал гэдэг бүгдийг бичсэн байгаа. Тийм болохоор та харах боломжтой байгаа. Мөн uka.com руу ороод за энийг дараа хэлээ. Сүүлчийнхээ оролтыг хийж үзмээр шүү дээ. За бид нэ эхлээ сүүлчийн Тимэний ачаа хүнд тэгэхээр хамгийн сайнаар хийхийг хичээгээрэй. Доор нь 1 2 гэд поз хийгээд өгсөн ч болно. Пульстэй. Тэгэх юм бол бүр өгдөг нь бүр илүү орно. Хөндрүүлэх арга байгаа. 2. За одоо дараагийнхаа дасгал руу шууд оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 За юуны дээр надтай хамт 10 минутын дасгал хийсэн танд маш их баяртай байна. Хамтдаа хийсэндээ. За тэгэхээр түрүүний хэлсэн би сая түрүүчийн 7 хоногт өөрийнхөө цахим хуудас дээр 7 хоногийн турш бүр сууж агаад цахим хуудасаа бүр цоо шинээр болгож хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр uka.com руу орох юм бол тэнд та аль талбар дээр өөрийгөө хөгжүүлмээр байна вэ гэж бичсэн байгаа. Бизнес, фитнес, хувийн амжилт гэдээ байгаа. Хэрвээ та бизнестэй дарах юм бол бизнесийн гарын авлагууд тийм ээ бүх үнэгүй татаж авах файлуудыг би зэгцтэй оруулж өгсөн байгаа. Хэрвээ фитнесээр дарах юм бол та тэнд миний 2 файл байгаа. PDF файл татаж авах файл та өөрөө ороод үзээрэй. Тэндээс татаж авах боломжтой. Бүгдээрээ үнэгүй амжилт
хувийн амжилт гэдэг дээр миний амжилтын тарин номын 1-р бүлэг үнэгүй татаж авах боломжтой байгаа. Тэгэхээр та тэнд өөрийнхөө нэр имэйл хаягаа хийгээл яатсан байхад бүртгүүлсэн байхад би тань руу имэйл илгээх болно. Имэйл хэрвээ очихгүй байвал spam, junk mail-ээр шалгаараа тэнд ихэвчлэн орчдөг. Тэгэхээр тийш орсон тохиолдолд та тэрийг дарж онгоолгоод имэйлээ баталгаажуулах гэдэг дээр нь дарсан тохиолдолд баталгаажуулсны дараа та албан ёсоор миний вебсайтанд бүртгэгдэх учраас би тань руу тэр файлыг өгөх боломжтой байгаа юм шүү. Тэгэхээр тийшээ ороод үнэгүй PDF файлыг татаж аваараа мөн сонжоо байгаа. Сонжоо хэрвээ та татаж аваагүй бол 2 янзын сонжоо байгаа. Та амжилтанд хүрч чадах уу гэдэг сонжоо байгаа. Мөн та entrepreneur хүн мөн үү гэдэг бас сонжоо байгаа. Тэгэхээр та тэрийг татаж аваад бас өөрийгөө санджих боломжтой байгаа. Мөн тэнд миний ямар сургалтууд байгаа, миний подкаст байгаа, YouTube бичлэгүүд байгаа. Тэгэхээр бүгдийг та тэндээс олж үзэх боломжтой байгаа. Маш сайхан бүгдийг зэгцлээд таны нүдэнд харагдахад аль нь хаана байна гэдгийг олоход маш амархан болсон шүү. Тэгэхгүй өмнө болохоор уука тэр чинь хаана вэ, энэ чинь хаана вэ гэдэг над руу аявуух захиавчаад бүгд нөгөө зэгцтэй нэг дор байхгүй байсан болохоор тийм учраас би бүгдийг зэгцлээ нэг дор болгосон байгаа шүү. Тэгээд түүндээ маш сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр та уука төмөрцөг.com руу ороод тэр үнэгүй файлуудаа татаж аваарай гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За тэгэхээр та өнөөдөр надтай хамт 10 минутын энэ тасгалыг хийж дуусгахад би маш их баяртай байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай.